Өглөөний минь өхөө ээж хоёр авах гэдэг юм чинь. 21 оны маа такс refund ирсэн байт. Хэдэн дотор илээр? Миний орс нэр юу гэхээр? Ташкарева шүү дээ. Ташкарева шүү дээ. Одоо нэг юм рефлекстэй болох нь шүү дээ. Баян ингэж гэж болох байгээ зардаг. Энэ ихтэй шил зүгээг ууш гоё шил шүү. Бүх юм аа өнгөлөг харагдал. Гоош 21 оны refund одоо ирээд байна. Тий. 21 оны маа такс refund ирсэн байт. Хэдэн дотор илээр? Ой. Бачч та. Тэрийг харж байна уу? Яла. Зүүнаа нөгөө хоёрыг аваад байна. Ирчлээ. Битүүл юм байна да. Хяал авч явах. Би чи хавтсан санаа. Баярлалаа минь. Яа надад гэртээс юмнууд аригч багтаасан. Дахиад нэг машин юм байх шүү. Баярлалаа хоёроо. Thank you Kai. За ээж тэгээ шинэ гэртээ очих нь нэртэй. Хүүхэд тусд орно гэж энэ хайхтал гэж бодлоо шүү дээ. Ийм жижиг юм гэж шүү. Туслая гэл. За бидэд ингээд буцаад хот руу явцгааж ийн. Гэртээ авах хэдийн юм байгаа. Нэг хідэн ч биш нэлээ хэдийн юм байгаа. Тэгээд машин багтахгүйсэн учраас эхлээд нүүж аччоод тэгээд одоо буцаа явж ийн. Замдаа мэдээж яаж зүгээр явах вэ? Тэ? Юм нэхэд нэг project дуусгах гад хичээгээд явж байна. Тэгээд заримдаа болохоор машины нэг car seat маань хөдөлчөөд тэгээд дотор мухаа өргөж чаддгүй. Тэгээд өнөөдөр харин гайгүйсэн болохоор нийлээ өргөн яваад арга дуслаа шүү. Би тэд явсаар агаад Costco дэрнэд ирсэн. Одоо шинэ гэртээ орсон, шинэ хөргөч манд хаваасан. Жохоо хүнс цуглуулъя. Яана. Ой, бэжэл та. За. Йоо, юу вэ? Тэр хар үлийг харалтаа. Ихтэй пицца идея. Манай гал тоогон тавтай морил өнөөдрийн хоолны нэвтрүүлгээрээ бид банштай цай хийх болно. Би IKEA чинь ерөөсөө яг санийх шиг юм. Би тийм дэлгүүр ормоор байна. Би энэ чинь ингээ бүх ингээ тавилгануудыг ингээ барьцсан, ингээ усарсан байдаг дэлгүүр гэж бодсон ч үгүй юм байна. Зүгээр л барилгын материалын дэлгүүр юм байна. Ада бороо орч. Яа, би бүр энийг бүр зүудэлж хийсэн гэж бод.
Хамгийн түрүүнд авах ёстой зүйл маань бол орны дэвсгэр даавуу байсан. Тэгээд манай хуучин ор бол Queen size-тай байсан бол энэ удаад King size-тай болж өөрчлөгдсөн байгаа. Тэгээд цаатлын Монгол улсын туг мөг бол бид нар хоёр давхарт амьдардаг. Тэгээд хүн болгон цонхоор харан тэгээд хөшиг аваагүй байгаа. Тийм болохоор ингээд одоохондоо аргалсан байна. За хөшигтэй олчлоо тэгээд энэ байхгүй болчих. Мэдээж эрэг бит хоёр охиндоо бас тоглох талбай бас бэлдэх хэрэгтэй. Энэ үгт ч бас өдөржингөө гэртээ авах хөхөд тэгээд бит хоёр хивс авсан байгаа. Тэгээ үргэлжлүүлээд бас өөрсдөө байсан хивсээ үргэлжлүүлж дивсээ. Ямар ч байсан бүх юм зэгцэндээ бараг нэлээд орж интернет нэг тэр газраар өнгөрч байгааг нь харахгүй. Ямар дуртай байсан тэрэн дээрээ. Тэгээд бит хоёрын хувьд бол энэ зай яг тохирч байгаа. Хэдий бит хоёр өмнө нь тусдаа амтлахны өрөөдөд тийм байрны амьдарч байсан ч гэсэн одоо бүх юм окей. Ингээд анх ирчээд яана гэж бодчихсон. Тэгээл том бодлого ингээд бидний өөрсдийн маань гэр болцсон бүх юм өөрсдийн гэсэн байртай ямар ч сайн амар гоё яана. Тэгээд жижигэн байрч гэсэндээ маш их агуулгах савтай. Зүүн талд бол том шкаф байгаа. Тэгээд цаанаас өндөр том storage аа. Тэгээд бит хоёр хэрвээ энд өдөр болгон бичлэгийг маань үздэг хүн байгаа бол маш их баярлалаа. Үргэлжлүүлэн үзээрэй. Өдөр болгон бичлэг хийх хэрэгжээх болно. Маргааш уулзтлаа. Баяртай.